За бид нар онцгойлын хөдөлгөөн гэж эхлээд 2001 онд эхлээд одоо ингээд нэг 23 жил болсон байна. Нутгаа бүтээн авч үлдэх гэсэн үйл ажиллагаа байлаа. Тэгэхээр үндсэндээ энэ ажил маань нэг хөдөлгөөний ажил биш болж таарсан. Нэг хөдөлгөөний хувьд бол хүчирдэгч ажил биш. Ер нь бол яг зарим их төгсөл гарсан ч бол өшөө олвол ажиллах хэрэгтэй гэдэг. Голнууруудын Монголын голнууруудын нэгсэн хөдөлгөөн 6 голнууруудын хөдөлгөөнөөр болж ажиллаад. За тэгээд дараа нь гал үндэстэй холбоо гэдэг ажилласан тийм үү. Бидний одоо тодорхойлж хэлсэн энэ гол усаа хамгаалах нутгаа одоо сайхан амгалан тайван бүтэн байх энэ өсөлтийн эрмэлзлийн дор явуулж ирсэн үйл ажиллагааны гол юм нь хоёр хууль байна. Нэг нь бол 2006 онд бид нар боловсруулад Монголын голнууруудын нэгсэн хөдөлгөөний боловсруулсан хууль та. Тэгээд зарим газар нутагт ашиглалтанд хайх ашиглалтыг хориглох тухай гэдэг хуулийн төсөл боловсруулад ажиллаад яг 3 жил ажиллаад 2009 оны 7 сарын 16-нд батлуулсан. Нэр нь болохоор нэг урт нартай гэдэг хочтой болсон гол мөрний урсц зөвлөлдөх усан самхын газрын хамгаалтын бүс ойн самхын газарт ашиглалт болтмол хайх ашиглагаа хориглох тухай. За тэгээд энэ хууль байхаа үндсэндээ Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй бүс нутаг буюу нийт газар нутгийн 34-г тогтоосон тогтоогдсон тухай үед ер нь 40 гаруй хувь байдаг зөв тогтоох юм бол энэ газар нутаг уулуур хаан тэр хэтачаалдас тийм аюултай төвнгийн ажиллагаанаас чөлөөлөгдөж 1782 тусгай зөвшөөрлөс суслагдаж үрд өнөө нь Монгол орны нийт голууд нийт нуур зөрмөд ойтой газар нутаг нэг амжилт авсан юм аа уг нь бол гэтэл уг нь гэдэг нь яасан гэхээр энэ хуулийг үе үеийн засгийн газрууд хэрэгжүүлэхээс цааргалж ирсэн. Ер нь боломжгүй гэдэг тайлбарыг тавьж ирсэн. Отох нь бол эдийн засаг гэсэн зүйлийг ярьдаг. Олон улсын хөрөнгө оруулалтын тухай юм ярьдаг. Ийм л хоёр шалтгааныг хэлдэг байсан. Тэгэхээр бид бол энэ хариултын одоо бас бэлдээд үндэслүүдийг гаргаад өгсөн боловч үе үеийн засгийн газар бол хэрэгжүүлэхгүй байсан учраас бид нар дахиад нэг хууль боловсруулах шаардлагатай болсон. Тэр нь бол байгаль орчны тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулад 2010 оны 7 сарын 8-нд батлагдсан. Тэр бол ямар зохицуулт хийсэн бэ гэхдээ зэрэгэд байгаль орчинд учруулсан болон учруулж болзошгүй хохирлыг иргэн байгаль орчны төрийн өмс байгуулах шүүхэд нэхэмжил гаргах эрх зүйг нээж өгсөн боломжийг. Тэгээд хариуцагч гэдэг хэсэг дээр бол тодтогоод энэ байгаль орчинд учруулсан учруулж болзошгүй хохирлын хариуцагч нь бүх шатны төрийн байгууллага албан тушаалтны үйлдэл эсвэл гэж оруулаад энэгээр ер нь бол хариуцлага алдаж байгаа төрийн бүх шатны байгууллага албан тушаалтны хуулиа хэрэгжүүлэхгүй байсан үйлдэлээс нь эсвэл хэрэгжүүлэх ёстой хуулиа хэрэгжүүлэхгүй байгаль орчныг хамгаалах тухай үүргээ хийхгүй байснаас болоод эсвэл хийснээс болоод гэдэг. Ингэж орж ирсэн бас мэдээж хуулийн этгээд гэдэг үг байгаа. Тэр дотор ингээд бол үндсэндээ Монгол улсад маань байгаль орчны хохирлыг олон нийтийн төрийн байгууллагуудаас бас иргэн хүн барагдуулахаар шүүхэд нэхэмжил гаргадаг зоныг нээсэн гэсэн. Тэгээ энийг энэ хуулийнхаа дагуу бид нар 2010 онд одоо батлагдмагц 2010 оны 11 сарын 20-нд засгийн газрыг шүүхэд өгсөн, хариуцлагаар татсан, нэхэмжил гаргасан. Тэгээд жил гарan яваад дээд шүүхэд бидний нэхэмжлийг хангаад засгийн газар хууль хэрэгжүүлээгүй байна гэдгийг тогтоогоод хууль хэрэгжүүлэхэд даалгасан дээд шүүхэн тогтоол гарсан байдаг. Одоо ч хүчин төгөлөөр хэвээр байгаа. Тэгэхээр бол үе үеийн засгийн газар бол хууль хэрэгжүүлэхгүй, дээд шүүхэн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй юм байдаг гэсэн учраас бид бол аргагүй байдалд одоо хэлж байгаа төр ажиллаа хийхгүй бол төрийн хөлсөлтөд байгуулах шүү дээ үндсэн хуулиар засгийн газар шүү дээ. Энэ байгууллага ажиллаа хийхгүй бол үндсэн хууль бусад хуулийн хэрэгжилтийг орон зайр зохион байгуулж хангах үүрэгтэй шүү дээ. Ингээд байгаа тохиолдолд бид одоо өөрсдөө хийхээс аргагүй бол иргэд орон нийтийн байгууллагууд гэдэг энэ ажиллагаануудыг явуулж тэр хууль зөрчил үйл ажиллагаануудыг зогсоох. За зарим үед бол үнэхээр одоо гарцаагүй байдалд одоо зарим үед зөрсгийг гэхдээ хүн мантын халгүйгээр л да нөгөө явуулж байгаа хууль зөрчил зогсоох байдлаар ингээ хэрэгжилж ирсэн. За ингээд цаашаа бол мэдээж бид буруутгагдсан. За ингээд хамгийн сүүлийн өчлөг бол 2013 оны 9 сарын 16-нд тэр үеийн засгийн газар ээлж чуулганд нөгөө хуулийг өөрчлөлт хүчингүй болохоор нөгөө голгорны хуулийг ингээд завдсан.
завдсан гэдэг нь бид тэр ажиллагаа зогсоож чадсан гэсэн үг. Тэгээ бид бол тэр зогсоож чадсанаараа бол харуулах ажиллагаа гэдэг ингээд зогсож яснараа бол одоо шоронд орцгоосон 20 хэдэн жилийн яваад ингээ 2 жил гаруй байх хугацаанд мартуулж байгаа дахиад 2015 оны 2 сарын 18-нд сайхан бэлгийн засгийн газрын үед оруулаад дахиж оруулаад ингээ нөгөө хуулийг нь үүсгэхийг болгоцсон. Харамсалтай. Тэгээ тэрнээс хойш одоо хуулийнхаа үйл ажиллагаа энэ одоо орчинд эргээд улам хэцүү, улам аимшигтай сүтгэлтэй явдаг байгаа одоо яваад ирсэн байна. Тэгэхээр зэрэг бид одоо энийг залруулахын тулд одоо чадлахаа яриад одоо дахиад хуулийг өргөн барих хүмүүсийг хайж ажиллаа. Тэгээд одоо гол юм нь өнөөдөр хэлэх байх ёстой. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс хуулийг буцаж өргөн барихаар одоо ажил хэсэг байгуулаад ажиллаж байна, хамтраад ажиллаж байна. Үндсэндээ энэгээр бол хуулийн үйлчлэгээ бол өргөн болно. Зөвхөн уулуурхай үйл ажиллагаа биш. Голтой, устай, ойтой газар, дээр нь цэвдэг шүсгийн газар нутг гэдэг чинь Монгол орны нийт газар нутгийн 40 гаруй хөв буюу Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалах ганцхан нутгийн энэ бүс нутаг дээр бүх төрлийн үйл ажиллагааг яавал зөвхөн юуг нь хоригдох юм, юуг нь явуулахтай ямар байх юм гэдэг ийм тусгай хамгаалалттай газар нутагтай эрэм зохицуултаараа дүүцсэн ийм хууль болж гарахаар концепц үзэл өөрчлөлтөөр бид ажиллаж байна. Нэрийг бол дэлхийн цэвэр усны хагалбар газар нутгийн хамгаалтын тухай Монгол Улсын хууль гэдгээр явахаар бид нар ярилцж байна. Дээр нь одоо энэ хуулийг боловсруулах үйл явц донд олон алдаа завхар байгаль орчны чиглэлээр явагдаж байгаа тийм ээ. Үйл явцыг зохицуулах боломж одоо нэмэлт өөрчлөлтөөр тохируулгаар ингээд болно гэж бас харж явж байгаа. Ийм бид нар ямар нэгэн талд буруу өгөөд тэгээ хараад суудаг энэ байдал бол бидний их том алдаа юм аа. Ерөнхийдөө байгаль орчныг хамгаалах иргэний журам төрөмөн гэдэг үндсэн хуулинд байдаг. Тэр одоо зохицуултаас ахгуулаад хууль эрх зүйн хүрээнд ч гэсэн ерөн зүгээр энэ Монгол оронд энэ сайхан оронд тийм ээ. Эзэн бол төрсөн, өнөө цагийн эзэд бол төрсөн Монгол хүнийхээ хувьд ерөөсөө иргэний хувьд бол маш одоо хариуцлагатай ерөн зүгээр хэдэн төрөмөөс байгаа идэвхтэй асуудыг харлагаа муулаад юм уу сайшаага суугаад байлгүй бүгд идэвхтэй оролцож байл асуудлыг шийдэх боломж бүрэн байдаг. Ер нь бол онц голынхан хөдөлгөөн Монголын гол орнуудын нэгдсэн хөдөлгөөн бол ямар нэгэн үйл ажиллагаа хийхдээ тухайлбал саяын хуулийг батлуулахдаа иргэдийнхээ өргөн оролцоотойгоор амжуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл 3600 гаруй захидал тэр үеийн одоо мессеж их хурлын 76 гишүүнд ирж байлаа. Иргэдийн дээр нь 300 гаруй одоо захидал бол их хурлын тамгын газар, эмгэл гишүүн тамгын газар, засгийн газар хэрэглэх ирж байсан. Тэр чинь нэг хууль бид нар уншуулад тэгээд иргэд тэгж ингэснээр тэр үеийн засгийн газар төвийн их хурл болоод энэ аргагүй орны хөгжөлт юм байна гэж хүлээж авч батлагсаа гэсэн юм учиртай. Тэгэхээр иргэд бол эвлэлтэн нэгдээд хамтраад юм хийхэд бидэрт болохгүй юм байдаг юм аа. Харин тэрэндээ хүсэл зэрэгээрээ бие биенээ хүндэтгэлтэй хандаад нэг эрх шиг нэг Монгол тийм ээ. Нэг одоо Монгол гэсэн нэр дор энэ тайван хамгаалал амжилтын маань баталгаагаа энэ бол бидний гарт байгаа гэдэг. Өөрсдөө хэн нэгэн буруу өгөхөөр ажиллах хэрэгтэй шүү л гэж онцлог байна да.